Өнөөдөр бол бас л сонирхолтой сэдвээр та бүхэнтэй хуваалцах байгаа. За бид нар өдөрт одоо ямар үгийг хэрэглэж байна гэдэг асуулт байгаа. За эндээс хамаарат бид нар яг үхээр бид нар энэ үгийн одоо үр жимсийг хүртэж байна. Гэхдээ ямар үр жимсийг хүртэж байна гэдэг асуулт гарч иж байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар үгний талаар нэлээд сайн бас бодож их зүйлж тунгаах тийм цаг үе дээр ирсэн байна. Тэр хүн ер нь өдөрт болвол маш олон үгийг одоо хэрэглэж амьдралдаа тий хэрэгэлдэг шээ тийм үү. Судалгаараа харах юм бол өдөрт 7000-аас 100000 орчим үгийг хүн хэрэгэлдэг гэж ярьж байгаа. Хэрэгэлдэг. Гэхдээ магадгүй зарим үүнээс бага байж магадгүй тий бас үүнээс бас их бас ярьдаг хүмүүс ч гэсэн бас байгаа тийм үү. Тэгэхээр та нар өдөрт хэр зэрэг үг хэрэгэлж хэр зэрэг ярьж байна. Та 7-оос 100000-аас их ярьж гин үү бага ярьж гин үү бодоод үзтээ. За гэхдээ үүнээс илүү чухал юм нөхөр хүн өдөрт биш үгийг хэлэхгүйгээр одоо тийм өнгөрүүлдэг өдөр гэж бол байхгүй. Хүн өдөр заавал ямар нэгэн үгийг хэлж хэрэглэж амьдарч байдгаа гэж хэлж болно. За Библиэс харах юм бол үгэнд бол хүч байдгаа гэж ярьдаг. Үгэнд бол ирээдүйн хувь заяа бас хамаарж байдаг гэж бас үгнүүд бас байдаг. Үгэнд бас сүнслэг хүч байдгаа гэдэг бас Библиэд бас бидний өргөл зааж байдаг гэж ярьж байна. За бид нар ажил дээрээ, гэр бүл дээрээ, найз нөхөд дээрээ тийм үү үгнүүдийг үргэлж хэрэглэж байдаг. За зарим үг маань бол хайр байдаг. Зарим үг маань урам зориг байдаг. Зарим үг маань ерөөл одоо авчирдаг. Зарим үг маань уур хилэн байдаг. Зарим үг маань шүүмжлэл байдаг. Зарим үг маань ч гэсэн бас жив байх тохиолдол бас байдаг. Тэгэхээр үг бол зүгээр нэг яриад өнгөрчдөг зүйл бол биш. Түүнд бас сүнслэг үр одоо үргэлж байдаг. Бид нар өөрөөр үг хэлэх тусам тэр газар амьдралдаа үрийг суулгаж байдаг. Тэгээд маргааш нь ирээдүйд түүнийг хурааж авч байдаг гэдгээс эндээс харж болно. Өөрөөр хэлбэл үгэнд хүч байдаг юм а гэдгийг бол бид тодорхойлж байгаа гэсэн үг. Яг л үг бол хөрсөнд унж байгаатай яг адилхан. Тэгээ хөрс сайн байвал яг уу бид нар сайн үрживсэх, муу байвал муу үгийг тариул бид нар зүрхсэлтэй муу үгийг одоо тарьж байгаа гэсэн утгатай зүйл юм аа. Тэр нь яг уу маргааш биш гэсэн ирээдүйд заавал яг бидний амьдралд нөлөөгөө үзүүлж байдаг юм а гэдгийг бид нар харах хэрэгтэй гэж хэлж байна. Өнөөдөр энэ хэсгээс харах юм бол хэл гэдэг нь амьдлуулах бас өхүүлэх хүч чадлаа гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл хэлэнд эрх мэдэл байгаа гэдгийг тодорхойлж байгаа. 2004 оны Библиэлд нартаа Библиудаар энэ тухай гарч байгаа. Хэлэнд хүч байдаг гэж ярьж байгаа. Тийм учраас бидний үгийг яг уу зүгээр нэг одоо ингээл те гой сайхнаар ярихаас илүүгээр сайн муу ярихаас илүүгээр хамгийн чухал зүйл нь юу вэ? Үгийнхээ дагуу бид нар үр живсийг яг одоо хүртнэ гэдгийг бол энэ зааж өгч байгаа гэсэн үг. За эрх мэдэлтэй гэдэг нь юу вэ? Үг нь өөрөөр хэлбэл бидэд амийг авчирч болно бас үхлийг авчирч болно гэдэг юм сүнслэг утгыг бол энэ ишлэл минь бас давхар зааж өгч байгаа. За бид нар өнөөдөрсөн бас ирээдүгөө өөрчлөх янз бүрийн үгнүүдийг ярьдаг, төлөвлөгөө гаргадаг шээ тийм үү? Гаргадаг шээ, сайн төлөвлөгөө гаргадаг, гой хүсэл мөрөөдлийг бид нар бол төлөвлөгөө гаргадаг шээ. Гэхдээ өдөр тутмынхаа үг нь бид нар анзаарахгүй байх нь асуудал байдаг. Юу ярьж байгааг анзаарахгүй. Маш сүртэй мөрөөдөл, маш хүчтэй тэг одоо хүсэл эрмэлзэл ярьсан ч гэсэн өдөр тутамдаа ямар үг хэрэгжилж яах гэдэг нь маш чухал юм аа. Маш чухал юм. Маш чухал юм. Тийм учраас бидний ирээдүйг чиглүүлж байгаа үг бол өдөр тутмын үг юм аа гэдгийг анхаарах хэрэгтэй гэсэн үг. Анхаарах хэрэгтэй. Тэр маань миний амьдралыг хаашаа чиглүүлж байгаа вэ? Хүсэл мөрөөдөлтөд хүрэх ч юм уу эсвэл түүнийг холдуулж гэнэ үү гэдэгт бас хамааралтай юм. Тийм учраас өдөр тутам хэрэгжилж байгаа үгүүдээ бид нар яах ёстой вэ? Анхаарч цэгнэх ёстой юм байна гэдгийг бас бид нар үзэх хэрэгтэй. Заримдаа бид нар гэр бүлийн хүмүүжлэлч гэсэн үр хөвгүүдээ хүмүүжүүлэхдээ үгнүүдээ сайн анхаарах хэрэгтэй. Маш чухал хүүхдүүдэд маш чухал сайн сайхан зүйлийг ирээдүйн тухай ярьж байгаа боловч өдөр тутмын жижиг сажиг алдаан дээр нь тэгээ түүнийг одоо муухаг эсвэл янз бүрийн тэр үгээр хэлнэх нь бол тэр хүүхдийн ирээдүйн хувь заяаг яасан бэ? Мохоос гадна өөрөө ч тэр зүйлийг эдлэнэ гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас өдөр тутамдаа хэрэгжилж байгаа үг маш чухал юм аа. Маш чухал юм. Тийм учраас өнөөдрийн үг бол таны өнгөрсөн амьдралын туршлага. Таны өнгөрсөн амьдралдаа хэлсэн үгнүүдийн үр дүн юм аа гэж хэлж байна. Өнөөдөр та ямар амьдарч байгаа та өнгөрсөндөө хэлсэн үгүүдийн үр живсийг хүртэж байгаа гэсэн утгатай зүйл юм аа. Тийм учраас ах トゥ нар бүгдээрээ үгийн талаар үгэндээ анхаарал тавих цаг үе ирсэн байна гэсэн утгатай зүйл. Үг бол бидний амийг авардаг. Бидний аминд бас нөлөөлдөг юм аа гэдгийг бид нар бодох ёстой. За саяны ишлэлийг бид нар дахиад нухацтай харах ёстой. Хэл гэдэг нь амьдлуулах бас өхүүлэх чадaltaа гэж ярьж байгаа. Энэ хүч чадaltaа гэдэг үг нь болохоор эрх мэдэлтэй гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл таны үг бол юу вэ? Таны ирээдүйд хэн болохыг чинь тодорхойлдог юм аа гэдгийг ярьж байгаа гэсэн үг.
Библи бол маш тодорхой хэлж байна. Ам ба үхэл гэж ярьж байна. Таны хэлэнд үгэнд чинь ам болон үхэл яасан бэ? Байгаа гэдгийг бол тодорхойлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас хичнээн өдөр тутамдаа ярьдаг зүйл маань энгийн мэд болцсон мэд харагдаж байгаа боловч та өдөр тутамдаа маргаашаа бүтээж байгаа тэр үгээрээ бүтээж байгаа гэсэн утгатай зүйл юм. Үгээрээ. Тийм учраас үг бол сүнслэг ертөнцид маш хүчтэй зэвсэг юм аа гэдгийг бас энэ ишлэл бидэнд зааж өгч байгаа. Бид нар үгээрээ хүмүүсийн амьдралд найдвар, баяр хөөр, урам зориг авчирч болно. Бас үгээрээ бид нар хүмүүсийн итгэлийг унгааж болно. Тэгээ шархлуулж болно. Ирээдүгэн ч гэсэн бас хязгаарлаж болно. Өөрөөр хэлбэл бидний үг үр тарьдаг юм аа гэдгийг бодох хэрэгтэй гэсэн утгатай зүйл юм. Үр тарьдаг юм аа. Тэр нь сайн ч үрж байж болно, муу ч үрж байж болно гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас бид нар яах ёстой? Хоёр зүйлийг өнөөдөр маш нухацтай бодох ёстой. Нэгдүгээр нь та бүхэн эерэг болон итгэлийн үгийг хэрэглэдэг хүмүүс болоос гэж бас хэлмээр нь. Эерэг болон итгэлийн үгийг хэрэглэснээрээ та бүхэн амьдрал дээрээ тэр үр жимсийг заавал хурааж авах болно гэдгийг хэлж байгаа гэсэн үг юм. Хэрвээ бид нар эерэг болон итгэлийн үгийг хэрэглэх үед яах вэ? Зөвхөн эерэг үгийг хэрэглээд байвал бид нар яах вэ? Сэтгэлээр унах болно. Харин итгэлийн үгийг хамт хэрэглэх хэрэгтэй. Эерэг гэдэг үгийг бол юу гэж ойлгож байгаагаар бид нар энийг арай жоохон сэтгэл зүйн талын үгүүдийг хэрэглэж болно, ярьж байгаа бас агуулж болно. Нөгөө талаар бол хувь хүний хөгжлийн тийм сайхан гоё сайхан тийм үгнүүдийг хэлж болно. Гэхдээ бид нар итгэлийн үгийг хэрэглэхгүй юм бол яах вэ? Бид нар үл итгэж хүн шиг л амьдрах болно гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас ахтун нар минь та бүхнийг өөдрөг байгаасаа өөдрөг үгийг хэрэглээсэй гэж бас хэлмээр байна. Өөдрөг үг. Хэрвээ бид нар эерэг өөдрөг үгсийг хэрэглэх юм бол зүрх сэтгэлийн гүндэх айдас, санаа зовнил тэдгээр бүх зүйлүүдийг алга болгоно. Арилгаж өгнө. Тэгээд та урагш алхах тэр зоригуудыг өөртөө суулгаж өгдөг юм а гэж ярьж байгаа. Библиэд маш олон удаа давтдаг үг байгаа. Бүү ээ. Тэг хүмүүс юу вэ? Энэ эерэг гэдэг үгийг хүмүүс ингэж бодоод байгаа. Эерэг байх тухай, эерэг байх судалгаа, эерэг сэтгэлийн талаар, эерэг үгийн талаар, эерэг сэтгэл зүй гэдэг зүйлийг маш их ярьж байгаа. Өнөө цагт хүмүүс нийгэмдэр сэтгэл зүйг маш чухалчил тавьж байгаа. Маш чухалчил тавьж байгаа хүн болон түүнийг янз бүрийн байдлаар сошиал платформудаар сурч үзэж явж байгаа. Гэхдээ хүний сэтгэл гэдэг бол маш их гүн гүнзгий зүйл үүдэг. Тэгээ нэгэн одоо сая өнгөрсөн 7 хоногт Монголд нэг юм форум болсон байгаа. Тэгээ бид нэр форумыг шүнжигөө үзсэн маш чухал яриа болсон. Тэн дээр юу гэж асуусангээр ингээд нэлээд элит одоо нөлөөтэй тийм сэтгэл зүйчнээс асуусан сурвалжлагч юу гэж асуусан бэ гэхээр хүмүүс одоо ингээд сэтгэл зүйг амар судлаад байна. Тэгээд хүүхдүүд залуучууд гэсэн бас жоохон юм ярихаар нэг сэтгэл зүй янз бүр томьёо ярьдаг болчихжээ гэж. Тэгээ энэ хэмжээгээр нийгэм амар няцхаа болчихсон биш үү? Ийм шалтгаанур болчихсон биш үү гэсэн тийм асуултуудыг тавьж ирсэн. Юм бол сэтгэл зүй тийм байна. Сэтгэл зүй тийм байгаа учраас би ажил хийхгүй, тэнтэй харилцахгүй, энтэй харилцсан, ийм юм хийхгүй. Сэтгэл зүй тийм байгаа учраас миний үнэт зүйл өнөөдөр жоохон хоошо тавинаач гэдэг ч юм уу. Ийм байдлууд би болсон юм биш үү гэж одоо ярьсан байдаг. Тэгсэн чинь нэг сэтгэл яг дөрвөн хүн ярьжсэн нэг сэтгэл зүйч нь бол маш чухал зүйлийг хэлсэн байгаа. Ер нь бол хүмүүс ийм мэдээллүүдийг амар хүлээж авч байгаа. Гэхдээ нэг асуудал байгаа. Хүн өөрийнхөө тэр сөрөг үнэнтэй тэр зүрх сэтгэлд байгаа тэр муухай гэсэн зүйлтэйг нүүр тулахгүй түүнээс өөр зүйлүүдийг хэрэгжилж байгаа учраас өөрчлөлтүүд явагдаж чадахгүй байгаа. Өөрчлөлтүүд явагдаж чадахгүй гэж хэлж байгаа. Тийм учраас бид нар юу гэжтэй зөвхөн өөдрөг сэтгэл зүйн үг биш. Өөдрөг хандлага биш. Бидэд итгэлийн үг хэрэгтэй гэсэн үг. Итгэлийн үг хэрэгтэй. Тийм учраас Библи юу гэж хэлж байгаа вэхээр дандаа давтагдж хэлж байгаа үг нь юу вэ гэхээр бараг 365 удаа хэлж байгаа үг нь юу вэ? Марк номдэр гардаг шүү тийм үү? Бүү аа гэсэн үг гэдэг. Бүү аа. Үүнийг үргэлж Есүс давтаж хэлсэн. Хуучингаар ирсэн бас үүнийг давтаж хэлж идэг. Энэ юу хэлж байгаа вэ? Бидрийг эерэг өөдрөг байх тухай үгийг Бурхан яасан бэ? Өдөр болгон бидэрт яасан бэ? Тунхаглаж байгаа үгийг харуулж байгаа. Хүнд хэцүү үед хэн нэгэн таныг амьдрал чинь та өнөөдөр амар хүнд хэцүү зүйлд туулжлаа гэж бодож үзье. Тэгээ тань дээр хурж ирээд чи чаднаа. Би чамд итгэж байна. Жоохол цаг хугацааны л асуудал байна гэж хэллээ гэж бодож үзье. Тэгвэл чиний дотор юу бий болох вэ? Урам зориг орно. Зүрх сэтгэл чинь яах вэ? Ямар нөөц болцоо байгааг чинь сэргээж өгнө гэсэн утгатай зүйл байхгүй. Тийм учраас өөдрөг үг, итгэлийн үг яах вэ? Бидний амьдралд маш чухал юм а гэж ярьж байгаа. Эцэг эхийн урам зоригийн үг үр хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй, зоригтой болгож чаддаг. Өөрийгөө үнэлж чаддаг болгодгоо гэж хэлж байна. Судалгаагаар харах юм бол бага насндаа эцэг эхээс урам зориг, хайр халамжийг их
сонссон хүүхэд насанд хүрэхдээ илүү их зоригтой, өөрийгөө үнэлж чаддаг, амьдралд идэвхтэй байж чаддаг гэсэн юм судалгаа байгаа. Судалгаа байгаа. Жишээ нь таны хүүхэд уралдаанд оролцчихжээ. Таныг уралдаанд оролцсон чинь жоохон амжилтгүй болсон чинь нэг эцэг ингэж загнаж болох юм. Чи дахиад илүү хичээвэл үүнээс илүү амжилт гаргаж чадна. Зэмлэл гэж бодож. Магадгүй хүүхэд зэмлэх баха гэж бодсон баг. Харин аав нь юм уу ээж ч юм уу эцэг их нь чи үүнээс илүү хичээж чадах юм бол чамд найдвар байна. Би чамд итгэж байна гэхэд хүүхэд яг уу тэр цаг мөчөөс эхлээд хичээх болно. Харин тэр хүүхэд тийм байдалтай ороод алдаа гаргуулна, жоохон сул дорой болонгууд нь бус хүүхдүүдийн хажуу жоохон тиймэрхүү харагдангууд чи стаг хизээч янз бүрийн үгнүүдийг тэр цэгэн дот байгаа байхгүй юу? Амар үгнүүд байдаг. Тэгэл тийм үгүүдийг хэлэх юм бол хүүхэд сэтгэл нь мохох болно. Ирээдүйн хүртэл гонигтай болно. Хүмүүсийг харахтаа өөрийгөө голох болно. Тэгээ итгэл найдраа алдах болно гэж бодсон юм. Тийм учраас үгээрээ бид нар хүүр хүүхдүүдэд яаж хүмүүжүүлж байгаа гэдг нь маш чухал юм аа. Маш чухал юм. Яагаад үгний талаар ярьж байгаагаар миний зүрх сэтгэлд угаасаа янз бүрийн зүйл байгаа. Харин би тэрийг үгээрээ өөрчилж чадна. Үгээрээ эдгэж чадна. Үгээрээ би түүнийг өөдрөг, эрэг, итгэлийн зүрх сэтгэлийг бидний өөрчилж чадна гэж судалтай зүйл юм. Тийм учраас ямар үг хэрэгжилж яах нь маш чухал юм аа. Мөн бас бидний үг юу вэ? Харилцааг сэргээдэг. Уучлаарай. Би чамайг уучлж байна. Би чамд талархаж байна гэх мэт үг гэсэн бол хүмүүсийн ямар ч хүний зүрх сэтгэлийн үүдийг нээж өгч үүдэг. Та тийм үг юу хэрэгэлдэг үү? Та тийм үгийг зүрх сэтгэлдээ маш удаан авч явж байна уу? Хэрэглэхгүй. Та эсвэл хэрэгжилж байна уу? Та хэрэгжилж байгаа хэмжээгээр та бусдаа илүү харилцаатай байх болно. Бусдаа илүү нээлттэй байх болно. Бусад хүмүүсээс чамд итгэх болно. Бусад хүмүүс идгэрэх болно. Бас та өөрөө бас өөрчлөгдөх болно гэж ярьж байна. Сургаалт төгс 15-ын 1-р эшлэл үзье тийм. Ямар үг хэрэгжилж байна вэ? Эшлэл гарсан уу? Гарахгүй юу тийм. Би бол чатаар бүх эшлэлүүд явуулсан. За, сургаалт төгс 15-ын 1 дээр бүгдээр уншъя. За хамтаа уншъя 3 илдэг хариулт уурыг зайлуулах, эвгүй үгс хилэнг хөдөлгөх гэж ярьж байгаа. За маш чухал байна тийм үү? Нэг ийм түүх байдаг. Дэлхийн 2 дугаар дааны үед болохоор Кори гэж нэг эмэгтэй байгаа. Тэр болохоор Нидерландд амьдарч байсан. Германы нацистууд тэр Нидерландын газар нутагт еврейчүүдийг ингээд хомроглон баривчилж байсан үед байсан. Тэгээ тэр эмэгтэй өөрөө Христ итгэж байсан. Тийм учраас германчуудаас ингээд аврахын тулд тэр еврейчүүдийг бариулахгүй тулд үргэлж тусалдаг, сүмд нуугаад янз бүрийн байдлаар нуугаад хоолунд өгөөл асраал подоол ч юм уу янз бүр ойд авчиж ингээд нуугаад тийм овоогоод барьж тэднийг амьдруулдаг гэсэн байна. Тэгсэн чинь нөгөөдгий чинь нацистууд мэдэнгүүтлээ яасан бэхээр эгчтэн хоёрыг ингээд баривчилсан байгаа. Тэгээд тэр хоёрыг баривчлаад ямар юм хийстийг нь сонсоод маш удаан хугацаанд тарчилсан. Өссөн бүр амар тийм ярахад эвгүй тийм доромжлуудыг нацистууд тэр үргэлж ингээ өдөр болгон хийж исэн. Тэгээ сүүлдээ их чинь тэр доромжлол хүчирхийлэл тэр үлсгэлэнгийн даахгүйгээр нас барцдаг байхгүй. Тэгээд дайнд хэдэн жилийн дараа дайнд тусаад нөгөө эмэгтэй чинь яасан бэхээр би хизээ чинь яргалыг мартахгүй гэд. Тэгэд өргөж хүн унтаж чадахгүй. Тэгээд яасан бэхээр маш их тийм хүн байдалд орсон байдаг. Тэгсэн чинь нэг өдөр цуглан дээр Христ гэж ярьсан шүү дээ. Номлож исэн чинь Христийн хайрын талаар уучлалтаар номлож исэн чинь яг өөрийг нь эгчтэй хамт хүчрхийлж байсан хуйг яг өөдөөс нь хараа сууж исэн номл хийж байгаа. Тэгээд тэр номлоод дууссаны дараа нөгөө хуй ингээд хурж ирсэн. Тэгэд эмэгтэй бол тэр үедээ маш их нөгөө дурсамжууд нь сэтрээд маш хүнд байдалд орсон. Тэгээ өөрийгөө арай гэж ингээ контролдож байсан. Тэгсэн чинь нөгөө хуйг нь номлол тусны дараа хурж ирээд би чиний ярьж байгаа тэр бурхны уучлалыг хүлээж авмаар байна. Би хүлээж авч болох уу гэж асуусан.
Тэгээд тэр хүний хэлсэн үг дууны тэр дийгс бол одоо хорон бүрээс нөгөө эмэгтэй ингээд маш их одоо хүнд байдлыг мэдэрсэн. Харгислал тэр өөрийг зовоос игчийн хүртэл алсан тий. Хизээш би үүнийг мартахгүй гэжсэн тэр маш олон тийм амар хүнд дурсамжууд орж ирсэн. Тэгээд тэр эмэгтэй яасан бэ? Тэр мөчөд ингээ гараа хөдөлгөж чадахгүй байсан. Тэгээд тэр хоёрыг ингээд олон хүмүүс харсан. Тэгээд тэр ингээд нүдэн ханаад залбирсан. Тэгээд тэр эмэгтэй юу гэж залбирсан бэхээр Есүс ээ, яг одоо таны хайр надад хэрэгтэй байна. Би тэр хүний гарыг барьмаар байна гэж залбирсан. Тэгээ гараа сунгаад би таныг уучлж байна гэж хэлсэн. Тэгээ тэр хоёр яг тэр үгийг хэлэх үед маш их нулимс асгарсан. Тэгээ тэрвэрлдээд уулзахгүй байсан мах гэж бодож ирсэн тий. Тэр олон жилийн дайсагнал өвдөлт нь тэр мөчөд арилсан. Тэгээ тэр эмэгтэй ийм алдартай үг хэлсэн байдаг юм байна. Уучлал бол зөвхөн өөр хүнийг сулддгүй маа. Зөвхөн харин таны зүрхийг ч гэсэн их чөлөөтэй болгодог юм а гэж хэлсэн байна. Зөвхөн тэр хүнийг өөрөөсөө чөлөөлөх биш. Харин таны зүрхийг чинь хүртэл их чөлөөтэй болгодог юм а гэж хэлж байна. Тийм учраас үг бол бид нар ямар үг хэрэгжилж яах вэ гэдэг маш чухал юм а. Итгэлийн үгийг хэрэгэлцгээе. Эерэг өөдрөг үгийг хэрэгэлцгээе. Хүүхдүүдийгээ тэг бусдад тоглоо маазарлаар муу муха хараал хөгжилтэй юм шиг харагдаж байгаа боловч муу муха үгийг битгий хэрэглээрэй. Чи хин нэгэн хүнийг нохооны живээр доогж ярил магадгүй ирээдүйд тиймэрхүү л үр хувь заяа биднийг хүлээж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тэгээ би энэ зүйлүүдийг эргэн тойрондоо маш их сонсож байгаа. Зарим хүмүүс нь шууд хэлж байгаа. Яа тэгвэл би тэр хүний төлөө хэлж байгаа. Нөгөө тэгвэл би өөрийнхөө төлөө өнөөдөр энэ үгийг бэлдэж байгаа. Яа би заах ёстой. Би тунгалах ёстой. Би ярих ёстой. Есүсийг ч гэсэн та нар бодож байгаа итгэлийн үгүүдийг хэлчихсэн. Есүс 100% хүн байсан шүү дээ. Мэдээж 100% бурхан байсан, 100% хүн байсан. Гэхдээ Есүс хүн байхдаа яасан бэ? Итгэлийн үгийг 4 хоногт үхсэн байсан Лазараа гараад ир гэж хэлсэн. Үгэнд хүч байгаа юм. Ам байгааг бид нар харж байна. Есүсийн тэр хэлсэн үг зүгээр нэг авээ дуу хоолой биш. Бүр эрх мэтэлтэйгээр яасан бэ? Лазарыг амьлуулсан байдаг шүү дээ. Бурхны үг бол ерөөсө хоосон буцаж ирдэггүй. Хоосон буцаж ирдэггүй. Тийм учраас ах トゥ нар минь та бүхний эерэг итгэлийн үгсийг хэрэгэлдэг хүмүүс байгаасаа гэдгийг бодож үзээрэй. Ятгаж байна. Бид нар заримдаа буудалцах үед ямар нэгэн асуултаа олох үед миний дотор хорон муухай үг гарах гэдэг. Тийм учраас зүрхний бэлтмаас ам ярьдгаа гэж ярьдагтны үүнтэй холбоотой юм. Харин би ярихаас өмнө бодоод яах ёстой вэ? Би итгэлийн үг, миний үг зөв үг вэ нөө? Ирээдүйд энэ хүүхдийг ямар хүн болгоход нь би нөлөөлж байна уу? Би энэ хүнд ирээдүйд би энэ хүнтэй удаан хугацаанд хамтдаа амьдрахад би энэ хүнд зөв үр жимсийг суулгаж байна уу гэдгийг бодох ёстой гэсэн үг байхгүй юу? Харин бид нар бодохгүйгээр зүрхсэлд байгаа гинт бүс чанарынхаа үгнүүдийг бид нар хэрэгэлдэг. Худал ярих, муухай үгүүдийг хэрэг хараах, тийм үү? Тийм үгнүүд. Тийм учраас ярихаас өмнө яах ёстой? Уурч маш хүрсэн ч гэсэн яах ёстой? Зүгээрээ. Уурч маш их хүрсэн ч гэсэн залбирая. Уур маш их хүрсэн ч гэсэн эзэн гарах арга замыг заавал надад хэлэх болно гэсэн итгэлийн үгийг хэрэгэлдэг хүмүүс болцгоо. Амен. Тийм учраас таны үг Бурхны амлалтаар үргэлж суйрлах ёстой. Эзэн намайг хизээж хаяхгүй орохгүй гэдэг үг нэг бол. Эзэн ариун сүнс чиний дотор үргэлж чамд туслахаар өгсөн гэсэн тэр олон амлалтууд бидний дотор байгаа. Эн чинь бол таныг эерэг өөдрөг үгэнтээр үгийг хэрэглэж амьдрахад нь маш гол хүчин зүйл болно гэдгийг ярьж байгаа. Хэрэв бид эерэг өөдрөг үгийг хэрэглэх юм бол зовлон, үхэл хагцал ч юм уу те харахгүй мэд нөхцөл байдалд орсон ч гэсэн танаас зөв гарах болно. Зөв үг гарах болно. Тэгэхээр бид сөрөг хор хөнөөлтөй үгийн талаар бодох ёстой. 6 дугаар 12-ийн 18-ыг бүгдээрээ үзье. 12-ийн 18. Хамтдаа уншъя.
Олсноо. 3 бодлогогүй яриа нь ил дээр дүрх мэд. Харин мэрэгэн хүний хэл илааршлыг авчрах. Бодлогогүй яриа нь ил дээр дүрх мэд гэж хэлсэн байна. Бодож үзье. Би ерөн сөрөг хор хүмүүстээ ус хэр зэрэг хэрглэж байна. Бодож үзье. Түрүү хэлсэн үг яриа зөвхөн дуу аваа биш. Хүний зүрх сэтгэл төртөж шарах үлдээдэг. Би хин нэгэнтэй ямар нэгэн асуулт болоход хин нэгэн рүү хамаагүй үг хэлэхэд тэр хүн шарах авч ийна гэж би боддог. Би тэр хүнийг яах вэ? Ямар нэгэн байдлаар яах вэ? Өөрийгөө одоо ялцсан байна. Би тэр хүнээс илүү байна гэж бодож байгаа боловч айл гэж та өөрөө ихлэ шархалж гэлсэн байдаг. Шархалж гэлсэн байдаг. Тийм учраас шархтай хүнээс шархтай л үг л гардаг гэсэн утгатай байхгүй юу? Шархтай үг. Чи чадахгүй. Чи үн цэнгүй гэх үгс бол хүмүүсийн дотор яах вэ? Хүмүүсийн зүрхэнд айд зэрэгэлзээ өөрийгөө үзэх, үнэлэхийг хүртэл хязгаарлаж өгдөг. Тэгээ ирээдүйг чинь хүртэл боомж яадаг. Хүүхэд гэсэн эцэгхээс ойр дотныхоос угаас тэнэг, мангар, муухаг ингээд амар олон тийм уурах үедээ гардагдаг, хилдэгдэв эцэгхээс ах эгчнээс гардаг үг байх юм бол тэрд өсөж байгаа хүүхэд тэрийг сонсож байгаа хүн яах вэ? Өөрийгөө сул дорой чадваргүй гэдэгтээ итгэж өсдөг. Тэрний илүү итгэлээр нь өсгөж өгдөг гэсэн. Сөрөг итгэлээр өсдөг гэсэн утгатай зүйл байна. Тийм учраас тэр хүн аяа чадвар хүртэл мохож эхэлдэг. Урам зориг нь яг хүртэл мохож эхэлдэг. Тэгээд тэр хүний үгээс тэр хүүхдийн үгээс юу гардаг вэ? Итгэхгүй үйлдэл гарч эхэлнэ. Тийм учраас ах トゥ нар минь ээ бидний амд сөрөг үг байна уу, хор хөнөөлтөй үг байна уу гэдгийг бүгдээрээ бодж үзье. Үүн дээр бас ховж ивч гэсэн бас орох болно. Бусдыг дормжлох, атаархлын үг ч гэсэн бас орох болно. Эдгээр зүйлүүд нь найз нөхцийн холбоог тасалж өгдөг. Гэр бүлийн эв нэгдлийг бас нурааж өгдөг. Тийм учраас бид нар яах ёстой вэ? Сөрөг үгнүүдийг, хор хөнөөлтөй үгнүүдийг бид нар яах ёстой вэ? Талсан зогсох ёстой. Та нар Израилийн ард түмэн яагаад 40 жил зовсныг мэдэх үү? Тоолго номон дээр тэдрийг Канаан руу явуулдаг штэ. Канаан руу явуулж ирсэн чинь 10 хүн нэг дуугаар ингэж хэлдэг штэ. Тэдний хажууд бол бид нар царцаа шиг юм байна гэж хэлсэн. Тэр үгнээс болоод 40 жил зовсон. Тийм учраас заримдаа би бурханд итгээд амьдраад байгаа мөртлөө бурхантай хамт ходи байгаа мөртлөө яагаад амьдрал минь тийм зовлонтой байгаад байгаа? Яагаад энэ асуудлууд надаас холдохгүй байгаа юм бэ? Яагаад миний амьдрал тийм өвчин зовлон ч юм уу эсвэл миний дэрдэг хүмүүс юм өөрчлөгдөхгүй байгаа юм бэ гэхээр магадгүй миний үгэнд байгаа. Тэгээд эдгээр 40 жил хөөрхөлтэй амьдэрсэн. Бүр тэр нь үрүүд нь дуусны дараа яасан бэ? Тэрнээс болоод бусад хүмүүс үлдээд шархалсан шүү дээ. Тэрнээс болоод бусад хүмүүс ч хүртэл тэр үгний нүүрчимсийг хүртэл өөр хүмүүсд нь хүртэл хүртсэн. Мосог хүртэл яасан бэ? Тэр итгэлгүй байдлаас нь болоод амлалтын газар орж чадаагүй. Тийм учраас үг өдөр болгон хэлж байгаа үг нэг амархан хээвнийг юм эсвэл ярьж байгаа гэж битгий бодороо. Маш нухацтай боддог байгаараа. Яахгүйсэн ч болно. Заримдаа муухай гарах гэдэг бол чамаа хүмүүс ууралж ийн гунигтай байна энэ өнөөдөр хилтэй байна гэж хэлсэн ч гэсэн муухай үгийг битгий гаргаараа. Христ чиний төлөө загламаа дээр чив чимээгүй байсан. Хүүн хүртэл бүр аргаа бараад ааврагууд тусламж гуугаа залбирахад бурхан чиний төлөө хүртэл чимээгүй байсныг бас санах хэрэгтэй. Тийм учраас миний итгэхгүй амьдралын талбар дээр итгэхгүй байгаа харилцааны асуудлууд, өвчнүүд миний үгэнд байж магадгүй юм ба гэсэн гаргалгаа гарч болно. Бид энэ чигээрээ судлал маш их юм ярих бах тийм. Тийм учраас сүнслэг зарчмын үед бол юу вэ? Сайн үг, сайн үрживсийг, сайн ургацыг танд авчрах болно. Амен. Муу үг, муу ургацыг, муу үр тариаг ургуулах болно. Ингээ бид нар амьдрал дээр түүнийг магадгүй алийг нь идэж байгаа үед нь тэр үгнээс шууд хамааралтай гэдгийг хэлж болно. Мөн бидний хэлсэн үг намайг бас зөвтгөж өгдөг, буруутгаж өгдөг гэдэг бид нар бодох ёстой. За энэ бол нэлээд тийм хувьчилсан зүйл. За Матай 12-ыг 36 37 гаргацгаая. Матай 12-ын 36 37. За хамтдаа уншъя. За Матай 12-ын 36 37.
3 би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтэн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөн мөн үгсээрээ яллагдана гэжсэн байгаа. Яллагдана гэжсэн байгаа. Бидний амьдралд тасцсан хэдэн үг байгаа. Тэрийг бид нар игэх хэрэгтэй. Эцсийн өдөр тэр үгийнхээ төлөө бид нар яллагдана гэдэг Есүс энд тодорхой хэлж байгаа гэсэн үг юм. Тэрний үгээр янз бүрийн хараал, удлаа ярих, янз бүрийн тийм муу мухай үгнүүд байгаа гэж хэлж болно. Есүс энэ үгийг маш ноцтой сануулгаар бидэнд өнөөдөр сануулж байгаа гэж хэлж болно. Есүс хараараа биений хэлсэн үг нэг бүрийг бүртгэж өгдөг. Удлаа ярьж байгааг бүртгэж өгдөг. Худлаа ярьж байгааг бүртгэж өгдөг. Үнэн ярьж байгааг бүртгэж өгдөг. Сайн зүйлийг ярьж байгааг бүртгэж өгдөг. Зөвхт зүйлийг ярьж байгааг ч гэсэн бас бүртгэж өгдөг. Амен. Зүрхэнд чинь байгаа бодол, итгэл, хүсэл, ачаал, үнэт зүйл амны чинь үгээр илэрхийлэгдэж өгдөг. Амнаас гарсан үг намайг ямар итгэлтэй байгааг хайр, өршөөл, эсвэл уур, атаач өтөө, шалиг сэтгэлтэйг харуулж өгдөг. Тийм учраас бид нар тоглож наргихдаа, бусдаа ярилцахдаа хоёрдугаар сувг, даалт хэлбэрээр хүмүүсийг холбож, ийм шалиг үгнүүдийг бидэрсэн бас хамаагүй биш ярихгүй байх хэрэгтэй. Маш аюултай, ноцтой. Өнгөрсөн янз бүрийн алдаа, дурсамжуудыг ч гэсэн бас ярих шаардлагагүй байх хэрэгтэй. Өнгөрсөн зүйлийг битгий амнаасаа гаргаж ирж зүрхэндээ өдөөх гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас яах ёстой? Бидэнд итгэлийн гарах ёстой. Өршөөл, хайр, уучлал, алдаагаа ухаарлын үгнүүд гарах ёстой. Амен. Сүүлчийн өдөр, эцсийн өдөр Бурхан бидний хэлсэн үг нэг үрээр нь зөвтгөхөөсэй гэж хүсэж байна. Зөв үг ярьсны төлөө. Зөв үг ярьсны төлөө. Өнөөдөр эцсийн өдөр бид нэр очиод эзнийхээ өмнө миний үг намайг өмгөөлөх болно. Бас яллаж магадгүй. Тийм учраас ярьж байгаа үгнээсээ бид нар заримдаа аах эмээх үе гарна гэсэн үг. Эмээх гэдэг нь юу вэ? Би Бурханы үгийг хэцүү байсан ч гэсэн ярих, аах гэдэг нь юу вэ? Гэм нүгэл учраас би ярихгүй байх процессыг ярьж байгаа гэсэн юм. Тийм учраас ахтунаар нэ итгэлийн үгийг ярина гэдэг нь болохоор ирээдүйд та өөрийгөө Христийн өмнө бүх хүмүүс шүүгдэн. Тэгээд түүнийг өөрийгөө өмгөөлөх тэр боломжуудыг нээж авч байгаа гэсэн үг байхгүй юу? Нээж авч байгаа гэсэн үг. За манайха утсаа битгий оролдоороо чухал юм ярьж байгаа шүү. За нэг үг маш чухал. Нэг үг. Тэр үг нэг үр гэж ярих гэдэг юм л та. Үг нэг үр маш чухал юм. Бид Ром 19-с 10 дээр юу гэж хэлсэн бэ? Түүнийг эзэн гэж амаараа хүлээн биширч түүнийг өгсдөөс Бурхан түүнийг өгсдөөс амьлуулсан гэж итгэх үед аврагдана гэж хэлсэн байдаг тийм үү? Эзэн гэж хэлээд бид нар аврагч. Тэгэхээр үг нэг бүр ямар чухал юм бэ гэдгийг бодох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Үг нэг бүр ямар чухал юм бэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Үг бол таны амьдралыг чиглүүлнэ. Яг л юутай адилхан бэ? Авраг том хөлгийн нөгөө зангуу чиглүүлэхтэй адилхан тийм үү? Яаков номын 3-4-5 дугаар ишлэл би танарт уншиж өгье. Усан онгоцнуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том боловч болоод зогсохгүй, хүчит салхинд туугддаг боловч жижигхэн залуучийн залуураар жолооддгоо гэсэн байгаа. Тэгээ бидний хэл бол амьдралын жолоо юм а гэсэн утгатай. Амьдралын жолоо. Ямар ч том хүлэг жижигхэн тэр залуураар яасан бэ? Удирдуулдаг биш тийм үү? Тэгвэл та ямар ч хүн байсан, хинч байсан, таны үг гэлчин, таны ирээдүг хаашаа хэн болох ч байгаа вэ? Таны хэн бэ гэдгийг бол таниулж байгаа гэсэн утгатай зүйл юм. Бид нар Самсоны түүхийг мэдэн тийм үү? Самсон бол нүүрэн дээр олонний өмнө дээр маш гайхалтай итгэлийн үг ярьж байгаа мөртлөө оройн завхардаг. Тэгмээр дандаа ийм хоёр амьдралаар амьдч. Эцэстээ Бурханы өмнө эцсийн өдөр Бурханы очиж шүүгдэх учраас Бурхан би ингэж амьдарч байгаа намайг аваач гэгээд яасан бэ? Эзэн рүү очив. Паул ч гэсэн Яаков номын төгсгөлөөр Коринт номын төгсгөлөөр гэсэн бас ийм үг давтаж хэлсэн байдаг. Хүмүүс улам их тэр нүгэл дуулд ингээд унаад байна. Эзнийхэн байж боломгүй унаад байна. Мараната гэсэн үг гэдэг. Яагаад тэгж хэлсэн бэ? Эзэн хурдан ирээж мараната гэдэг үг чинь хүмүүс бүр муухай болоод худлаа болоод байна. Бүр эзний өмнө бүр зогсгүй болоод байна. Тийм учраас тийм гүнзгий унахаас өмнө эзэн ирээч гэсэн үг байхгүй.
эзэм нэрээч. Тийм учраас ах トゥ нар минь үг хэл маш чухал юм аа. Эерэг итгэлийн үг өөдрөг хандлах болвол таныг болон бусдыг үргэлж шин боломж руу зүрх сэтгэлийг чи үргэлж өргөн болгоно гэсэн утгыг бидэнд өнөөдөр зааж өгч байна. Харин сөрөг, айдас, хүйдэс, дарсан, дарамтлсан үгүүд болвол юу вэ? Үргэлж замыг хаах болно. Үргэлж яг уу ирээдүг нь мохох болно гэж хэлж байгаа. Үргэлж яг уу уналт руу дандаа үргэлж дарна гэсэн утгатай зүйл юм. Иремаг бид нар мэднэ шүү дээ, тийм үү? Нэгдүгээр бүлэг дээр Иремаг эзэн дууцсан чинь Ирема болохоор би залуу байна гэж яриад дандаа тэгж хэлсэн. Залуу байна. Би арай болоогүй байна гэж. Өөрөөр хэлбэл бурхан түүнийг дуудсан боловч тэр өөрийгөө харсан байхгүй, залхуул хүрсэн байхгүй. Зүгээр л эзэнтэр үйлчлэхтэй юу вэ? Зүгээр л жоох өөрийнхөө биеийг яасан. Энэ бол өнөгтэй сүрэг үг байсан. Харин эзэн юу гэж хэлсэн бэ? Тэр үед нь бүү тэгж хэл гэж хэлсэн баг. Бүү тэгж хэл. Энэ мөчөөс хойш Ирема яасан бэ? Эзний дуудлага дотор боссон. Эзний дуудлага дотор тэгээд яасан Ирема ном бичигдсэн түүх байгаа гэсэн. Хэрвээ тэр зөвхөн өөрийнхөө дуу хоолойг сонсоод байсан бол тэр өөрийнхөө алсын хараа дуудлага хүсэл мөрөлдөд хүрэхгүй байсан. Тийм учраас бүгдээрээ яах ёстой вэ? Үг таны ирээдүг бий болгодог юм аа гэдгийг бодох ёстой гэсэн юм. Дүнцгэн. Та ямар үг их хэрэгжилж байна вэ? Та өнгөрсөн 7 хоногт ямар үгүүдийг их хэрэгжилсэн бэ? Та амьдралынхаа янз бүрийн асуудал нөхцөл байдлууд сөрөг нөхцөл байдлууд орох үед хүнд хэцүү нөхцөл байдалд орох үед эсвэл таны харилцаанд одоо ийм хүнд хэцүү тийм харилцаанууд бий болох үед та ямар үгийг хэрэгэлдэг вэ? Хэрв танд сөрөг үг байгаа бол, гонигтой үг байгаа бол, бусдыг доош нь хэлсэн үг байгаа бол тийм та түүнийг яг одоо таслан зогсоогоорой. Бодож байж хэлцгээе. Бодож байж ярьцгаая. Амен. Мөн бид нар итгэлийн үгүүдийг тунхаглах ёстой. Хоосон үг биш. Библийг нийгч уншаагүй, мигч аль нэлийн утгыг мэдгүй мөртлөө маш бурханлаг яриа гэдэг үнд хамааралтай юм. Мэдж байж итгэлийн үгийг хэрэглэе. Уншиж байж түүнийг тунхаглаа. Ивэл тунгаан бодож байж явах ёстой бай. Итгэлийн үгийг хэрэглэх юм бол энэ бол биелэл болдог юм. Амен. Хүний үг, хүний номлол, хүний платформ тэр хамгийн агуу номлол юу вэ? Чимээгүй цагийг бурхны үг уншаад танд хэлж байгаа л үг шүү дээ. Энэ бол итгэлээр амьдрах шалтгаанууд юм. Бас бусдыг өрөөгөөрэй. Бусдыг өрөөгөөрэй. Унах үед нь очиод өрөөгөөрэй. Өрөө нэгдэнд юу хэлж байгаа вэ? Бурхны үгээр тэнхрүүлээрэй. Та тэрвэрж өгөөрэй. Өөрөөсөө чадах үгээ үггүйгээр үг чинь хүртэл бие чинь болоосоо тэрвэрж өгч. Шүүмжлэх биш, урам зориг, хайрыг үгч сураарай. Мөн эцэст нь өөртөө зөв үгийг хэлээрэй. Өөртөө урам зоригын үгийг хэлж байгаарай. Өөрийгөө битгий гониглуулаарай. Өөрийгөө битгий доромжлоорой. Өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Яах гэж дутуу үнэлэх гэж? Тэгвэл Есүс бидэнд ямар хэрэгтэй юм бэ? Бид түүний хүүгийн үн цэнээр шинэ амьдралыг хүлээж авсан шүү дээ. Амен. Мөн хүүхэд залуучууд гэсэн бас ижи аавыгаа хайрлаасаа гэж бас хэлмээр байна. Хүндлээсэй гэж бас хэлмээр байна. Тэднэртээ хүнтэй суусан ч гэсэн худ ураг хатам талуудаа ч гэсэн бас хүндэлж харьцаарай. Нэг талыг битгий бариарай. Тэгээ миний нэг найз байдаг. Тэр яасан бэ гэхээр альва зүйлийг хийхдээ хоёр талд хатан дээрээ ярихдаа үргэлж хоорондоо одоо ярилцдаг. Тэгээд яг үгээр нэг нь баярлуулсан бол нөгөөдхийн ч гэсэн бас чадхаар нь баярлуулах хэрэгтэй. Одоо үед харин хүмүүс том болоод хүнтэй суугаад ажил гарагт орохоор ижи аавыгаа үргэлж загнадаг. Тэ? Ханаа үе биш ч юм уу те. Ийм сөрөг үгээр битгий тавхан шахлуулаасаа гэж бас хэлмээр. Тэд нар үргэлж танд яах вэ?
Үргэлж хизээч чиний талд байдаг хүмүүс. Хизээд чиний талд байдаг хүмүүс. Тийм учраас хизээд ээж аавынхаа талд хадам тий хоёр талынхаа талд үргэлж нэг л сэтгэлээр байгаарай. Энэ бол өөдрөгөөр амьдрах шалтгаан юм а гэж ярьж байгаа. Өөдрөгөөр амьдрах шалтгаан юм а гэж ярьж байгаа. Тийм учраас мурал ба хайч чуулганых нь үг хэлэндээ бүгдээрээ өөрчлөлтийг авчирцгаая. Амен. Үг хэлэндээ өөрчлөлтийг авчирцгаая. Тоглоом наргаанаар, маазарлаар, муу мухай хараалын үгийг хөгжөлтэй болгож ярих биш. Тийм өгүүдийг биш. Өчнөө гой сайхан илдэг өөдрөг үгнүүд бидний амьдралд байна шүү дээ.